За асуултуудын хариултыг материал авсан. Гэхдээ нэг тодруулахгүй бол болохгүй хэдэн зүйл байгаа. Төрөөсийн орон сууцны журамыг бид нар харсан. Тэгтээ журам дотор ялгарлан гадуурсан нэг агуулга байна гэдэг ийм өсөлт одоо иргэдээс бас ирж байгаа. Тэрний үе гэхэлэр эрх зүйн чадамжтай гэдэг хүмүүсийг одоо оруулна гэсэн байна. Тэгээ эрх зүйн чадамжтай чадамжгүй хоёрын хооронд ямар ялгаа гарчаад байгаа вэ гэхэлэр оюуны бэрхшээлтэй нэг 700 гаруй хүн бол эрх зүйн чадамжгүй гэсэн ийм тоо байдаг юм байна. Тэгээд оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол насан туршид нь хин нэг хүн асарч харахгүй бол бас нэг хүн ажилгүй байдаг нэг ийм асуудал байгаа даа. Тэгээд энийг ер нь яаж шинжилж сайжруулах вэ? Ямар арга судалж ийн гэдгийг тодруулчихъя гэж бодож байгаа. За дараагийнх нь ер нь нөгөө хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийн тухай хуулийн 25-ын 2-т нэг ийм заалт байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр энгийнээр бол засаг дарга нарын оролцоог бас тодруулсан байгаа. Засаг дарга болон хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орон сууцтай болох асуудал дээр анхаарна гэсэн ийм хуулийн заалт байгаа. Та ядус тодруулж үзэх юм бол тэг яг энтэй холбоотой тоо мэдээлэлээр би аймаг дүүргүүдийн мэдээллийг бас яг ирж нарийн бас хараагүй байгаа. Тэгэхээр аль аймаг дүүрэг энэ дээр одоо илүү анхаарч байна вэ гэдэг мэдээллийг бас хүсэж байна. За 3 дугаарт нь саяхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадварын нийгэм хүн ам зүүн нэлээд өргөн судалгаа хийсэн байгаа. Манай агентлаг энтер нэлээд хийсэндээ хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр тэр судалгааны тайлангаас орлогын чадамжийн дүр төрх гарсан байх хэвээр. Хин хідэн төгрөгийн одоо группийн мөнгө аваад давхар ажил хийдэг ямар боломжтой боломжгүйг судалсан юм тайлан байх хэвээр. Тэгэхээр бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь дандаа группийн мөнгө аваад гэртээ байдаггүй бас ажил хийдэг хүмүүс олон байгаа тийм. Тэгэхээр тэр орлогын чадамж тооцоо гарч иж одоо энэ төрөөсийн орон сууцнд хамрагдах түрээсийн бодит төлбөр тооцоо гармаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ судалгааны үр дүнг би энэ агентлагийн ирсэн байгаа дэр бас асуумаар байна. За дөрөвдүгээрт нь ногоо нуурын 250 гаруй одоо зорилт бүлт 253 гаруй гэж байгаа. За ковотыг 10% болгосон нь маш сайн хэрэг. Тэгэхээр 250-аас 10% гэхээр 25 хүн байранд орох нэ. За тэр 25 хүнийхээ шалгаруулалтыг сонгон шалгаруулалтаа яаж хийх юм бэ гэдэг нь одоо хүлээгдэт байгаа юм байна л да. Тэгээд энэ дээр бас хариулт аваад тэгээд тодруулъя. За сайд хариулна уу Батгамгалан сайд. За Соронжлон гүшин асуултанд хариулъя. Манайхан нэг 2-3 дугаар асуултанд нь хариулна үз. За эрх зүйн чадамжтай гэдээ яг зүгээр тэр журам дээр орцсон. Гэхдээ мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэн таны хэлж байгаа сая 700 гаруй гэдэг тоо тэн дээр бас бид нар давхар энэ одоо төрийн орон сууцны корпорацийн яг энэ журмыг хэрэгжүүлэх төлөөлөл өндөртөх зөвлөгээд одоо зөвлөл гарцсан байгаа. За энэ дээр бол бас тодорхой хэмжээнд тэр баясгалан гишүүний асуултанд хариулахад хүртэл бас давхар хариулж байгаа. Ягаад гэвэл тэр нөгөө цахимаар орж болохгүй, чадахгүй байгаа, хүртэхгүй байгаа тэр одоо хүмүүсийг асуудлын төлөөлөл өндөртөх зөвлөлийнх нь одоо эрхэнд өгсөн байгаа. Тэгэхээр таны асуудаг асуулт зөв. Энэ дээр бас бид нар бас энэ дээр бас наривчилж одоо журмандаа бас одоо оруулъя гэсэн ийм одоо бодолтой байна. За зөвхөн нөгөө эрх зүйн чадамжгүй гэдэг ингэчглэр зөвхөн тэр хувийн асуудал биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжилдаг гэр бүлгээд бас орцсон байгаамаа. Тэгэхээр одоо бүх одоо хүмүүс хамрагдах ийм одоо боломжтой гэж ойлгож болно. За энэ хамгийн сүүлийн асуулт ногоо нуур гэдэг 1008 айлын орон сууц. Та хэд нэг юмыг маш сайн ойлгороо. Энэ төрийн өмчийн орон сууцыг түрээслэх, хөмжлөх, одоо хөслүүлэх журам дотор энэ төсөл болгон маань бас өөр байгаа юм. Энэ 1008 айлын ногоо нуур нэртэй төсөл маань бүгд найрамдах хятад ард улсын одоо засгийн газрын 100% буцалтгүй тусламжаар баригдсан. Засгийн газар хятадын засгийн газар бид манад одоо шаардлага тавиад одоо анх 100% буцалтгүй хөрөнгө оруулахдаа гэрээ хийсэн байдаг. Энэ нь болохоор зөвхөн энэ байрыг газраар солино. За газарт орсон иргэд дараагийн төсөл хөтөлбөрүүд явна. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын төгжрөл, төвлөрөл, нөгөө утаа, яндангийн асуудал гэж ийм явж байгаа. За Солонго 1 2 гээд одоо төслүүд энэ 26 он 50%, 27 он 50% орохоор 5002 айлын төсөл явж байгаа. Энэ нь болохоор зээл учраас бид нэр тэн дээр харин одоо засаг Монголын талын одоо
зээл хүлээн авагч тал тэн дээр өөрснийхөө түрээслэх, борлуулах, хөслөх журмаа өөрснөө гаргана. Тэгэхээр 1008 дээр бол дараагийн ээлжийн төсөл хөтөлбөр хэрэгжиж яндан буулгах ийм л асуудал байна. Тэгэхээр энэ 1008 дээр бол одоо бид нэр төр журмаар түрээслэх нөгөө газраа өгөөд би нaan чи орохгүй 1008-д орохгүй би энэ одоо сонгон найрхан дүүргийнхаа энэ одоо газар дээр олон жил амьдарсан учраас би энэ дээр амьдрнаа гэж байгаа улсууд тэнд 1008 дээр 3 жилийн хугацаанд За ажлын хэсгээс 2 дугаар микрофон хариулах уу? Гэрлээ дараа хариулах уу? За 1 дугаар микрофон. За хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газрын дарга гэрэл Сарамжлан гишүүний асуултанд хариулъя. За өнгөрсөн ер нь 107 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгийн 89 мянган 16-аас 65 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн ангилалд хамрагдж байгаа. Эдгээр иргэдийн 18% нь одоо банкын хөдөлмөр эрхлэж ажлын байртай байна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр нийт иргэдийн маань ингээд 19 мянган орчим нь бол доктортой орлоготой байна гэсэн үг. За өнгөрсөн жил бид нар сая гишүүний ярьдаг судалгааг хийсэн. Энэ судалгааны үндсэн зорилго нь бол хөдөлмөр эрхлэх сонирхлыг нь одоо тодорхойлохыг зорьсон судалгаа. За энэ судалгаанд бол 50 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдсан. За үүний 10 эдгээр иргэд бол ер нь хөдөлмөр эрхлэх хангалтгүй. Тэгээд 13 мянган цаашид хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна гэсэн. За үүн дээрээс нэмэлтээр хэлэхэд за 22 оноос хойш манай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газар За нэмж хариулъя 1 дугаар микрофон. хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс орон сууцнд орох төсөлтийг авч эхэлсэн байгаа. За өнөөдрийн байдлаар 740 орчим өргөдөл ирсэн. За энэ өргөдөлтөөр бид нар бас дүн шинжилгээ хийж үзсэн. Одоо хичнээн нь одоо түрээсийн төлбөр төлөх боломжтой байна гэж үзэхэд нэг 3.1 орчим нь бол бас түрээсийн төлбөр төлөх боломжтой. 3.2 нь бол боломжгүй гэсэн түн шинжилгээг бид нар хийж байгаа. За 2 дугаар асуулт нөгөө орон нутаг аймагуудаар тоо ажлын хэсгээс хариулах уу? За бичгээр гаргаж юм уу? Тодорлох уу? Сарамжлан гишүүн тодруулах. За баярлалаа. За тэгэхээр нөгөө 3.1 одоо түрээслэх боломжтой гэдэг дээр сард хичнээн төгөөрөг төлөх боломжтой ба ипотекийн юм уу эсвэл энэ бага орлоготой зээлийн орон сууцны хамгийн доод төлбөр хэд байх хоёрын харьцааг бид нэр тооцох хэрэгтэй болчиход байгаа. Дээрээс нь энэ Монгол банкны одоо үр орлогын харьцааны Монгол банкны ерөнхийлөгчийн туршаалаар баталсан үр орлогын харьцаа бас байгаа шүү дээ. Энэ гурван зүйлийг бид нэр одоо жинлж үзчихээж хөгжлийн бэрхшээлтэй хүн тохирсон гэдэг юм авч чадах тэр орлогод нийцнэ гэдэг концепт чинь гарч ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тооцоог ийм бүдүүн баргаар биш илүү нарийн гаргахыг би хүсэж байна. За дараагийнх нь бид нар энийг зөвхөн гэр бүлийн яамны асуудал, барилгын яамны асуудал гэж бодож болохгүй юм байна. Тэгэхээр засаг дарга нарынхаа тайланг дэлгэрүүлж авцгаая. За баярлалаа. Эрдэнэт гишүүн асуултаа